Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Та бүхний өнөөдрийн амгалан айлтгая. За бид өнгөрсөн 2 3 дугаар улиралд 9 дугаар ангидаа бичлэгийн олон хэлбэр төрлийг унших, бичих хичээлүүдийг үзэж дуусгаад тойл бичгийг хэрхэн ашиглах талаар үзсэн байгаа билээ. За өнөөдрийн бидний үзэх хичээл бол мэдэх үе, бүтээх үе буюу мэдсэн бүх зүйлээ дүгнэж бүтээл урлахыг хичээл байгаа. За хүүхдүүдээ цэнхэрлэгцэндээ ойртон суугаарай. За юун дөрөнд бүтээл хийхэд бидэнд одоо өнөөдөр шин тутам дэлгэрж байгаа каллиграф урлаг буюу биеийн бичвэр бид их сонирхдаг болсон. Тэгвэл каллиграф гэдэг нь яг юу юм бэ гэдэг зүйлийг хамтдаа ярилцгаая. За каллиграф гэдэг нь эртний грекийн каллилос буюу гой сайхан, ганган хэнцэр, гоо сайхан, графин буюу бичвэр зураас гэсэн нийлмэл үгээс гаралтай гой сайхан хэнцэр бичих хэмээх утгыг илэрхийлж байгаа үг. За тэгвэл каллиграф гэдэг энэ үгээр өрн дахины улс орнууд бараг бүгдээрээ уран бичлэг бичгийн соёлынхаа урлагийг нэрлэж зайсан байна. Тэгвэл дорн дахинд бүгд найрамдах хятад ард улсууд жишээ нь шопа буюу бичих урлаг, Япон улсад шодо буюу бичгийн мөр, манай улсад бол уран бичлэг гэх мэтээр нэрлэж байна. За энэндээс юуг анзаарч харж болох вэ гэвэл дорн дахины улс үндэстнүүд маань каллиграф гэдгээс гадна улс бүр өөрсдийн гэсэн нэршилтэй байгаа. Энэ нь бол бид бичгийн ямар соёлтой ардууд вэ, ард түмэн бэ гэдг нь харагдаж байгаамаа. За манай улсын хувьд хамгийн анхны каллиграф буюу Чингис хааны чулууны бичиг гэж үздэг тийм ээ. Чингис хааны дүү хав тасрын хүү Есүнгэ мэрэгэн зориулж босгосон. За энэ боржимжлоо хөшөөн дээр 21 үгийг 5 мөрөөр уйгуржин монголчээр сэлж бичсэн байдаг. Хөшөөний өндөр нь 2 метр 2 см гэсэн үг тийм ээ. Өргөн 74 см, зузаан нь 22 см-тэй байдаг. Үүнийг бол бид каллиграф буюу уран бичлэгийн хамгийн анхны бүтээл гэж үзнэ. Тэгэхээр бид үүнээс эхлээд юу харах гэж байна вэ гэвэл тийм ээ. Бидний өнөөдрийн хичээлтэй холбоотойгоор уран бичиг гэдэг зүйл маань ганцхан биеэр урлаад зогсохгүй чулуун дээр бас урлж болдог байна. Тэгвэл энэ талаар бүгдээрээ дэлгэрүүлж үзэж сонирхож бас бид гэртээ хийх зүйлийнхээ санааг авах байгаамаа. За каллиграф мөн дараагийн түүний дараагийн олдвор бол мөнх тэнгэрийн хүчин дор их Монгол улсын далайн хааны зарлиг их ил болохаа иргэн дор хүрээс биширтгүй аюутгай хэмээн бичсэн. Энэ бол монгол бичгээр мөр тэнцвүүлэн бичсэн тийм ээ. 6 мөрөнд 14.5 см-ийг үржих нь 14.5 см-ийн харьцаатай хийсэн юм тамга үнэ бол бид Гүйг хааны тамга гэд бас нэрлэдэг тийм ээ. Ромын папд илгээж хийсэн Гүйг хааны тамган дээр араб бичгэн дээр дарсан байдаг. За үүнд бол мөр тэнцвүүлэн яаж зохиомжлон хийсэн байгаа вэ гэдэг энэ бол бас бичгийн урлагийн бас сод бүтээлүүдийн нэг нь байгаа. За үүнээс улбалаа цааш нь ярих нь бид тамган дээр тийм ээ төмөр, мод, чулуу за сүүлийн үед эрзэн дээр тамгыг маш ихээр одоо сийлдэг. Тамгыг бол нэрийн тамга, төрийн тамга, нэрийн тамгаас эхлээд төрийн тамга хүртэл ер нь тамганы хэрэглээ бол өргөн байдаг. Тамган дээр бол бид энэ бичих урлаг буюу каллиграфыг бол суулгаж өгсөн байдаг. Ийм сайхан баялаг үндэстэй уламжлалтай ард юм байна. За мөн бид бичиг үсгээн дээдэлдэг. Түүнийгээ дагаад бид хайрлаж хамгаалж өсгөж үржүүлж явдаг малынхаа эм тамгыг мөн адилхан монгол бичгээр тэмдэглэсэн тохиолдол их олон байдаг. Малын эм тамга нь өөрөө малыг өсгөхийн бэлэгдэлтэй малаа хайрлж хүндэлж явдаг ард түмний нэгэн зүйлийн таних тэмдэг шүү дээ тийм ээ. За энд бол бом түм болох юм буюу бом гэсэн бом түм олон болох тийм ээ. Тооны үгийг бичсэн бол бат тийм ээ. Бат бэх гэдэг утгыг илэрхийлсэн бат мөн баян гэсэн үгсийг жишээ нь малын тамганд шингээж өгсөн. Үүнийг бид бол бас бичгийн нэгэн урлаг гэж үзэж байгаа. За мөн бас нэгэн жишээ нь бол бид энэ бичгийг хөгжүүлж
албан байгууллага, сургууль цэцэрлэг, гэр бүл, найз нөхдийнхөө таних тэмдэг лого болгож ашигладаг. За энд бол жишээ нь улсын, Монгол улсын прокурор, Монголын цагдаа, монгол хэлний багш нар гэх мэт, монгол хэл бичгийн багш нар гэх мэтийн логонууд ингээ харагдаж байгаа жишээ нь тийм ээ. За үүнийг бол мөн адилхан бид бичиг үсгээ бол шингээсэн байна. За түрүү ярьсанчлан бид тамганд бичгийг шингээсэн байсан бол бичгэндээ бас тамга тэмдэгтийг шингээж болдог тийм ээ. За энд харагдаж байгаагаар тийм ээ төмөн хүлэг гэсэн хамгийн ихний бүтээл байна тийм ээ. Төмөн хүлэг гэсэн Дэв Баттамүр гэж хүний бүтээл дээр жишээ нь хүлэг мөрний тамгыг үүнд чимэглэлийн зориулалтаар суулгаж өгсөн байх жишээ. За арт талд нь байгаа үгнүүд бол мөн адилхан за өсөн бэрээр бичсэн ийм бүтээлүүд байна. За багш дөрөв хэлсэнчлэн тийм ээ өсөн бэрээр бичээ зогсохгүй зургийг бас энд нэх оруулж байна. За энэ нь бас их эртний уламжлалтай тамганы бичээсэн дотор соён бүсгийг гэдгээр оруулж бичдэг. За тэрийг тэр зураг хэлбэрээр оруулдаг тийм ээ. За энэ хямрын сан бичгтэй. За талд нь хямрын сүлдний зурагтай. За мөн Монголын нууц товчоо гэдэг. Монголын нууц товчоо гэсэн за анх хоёрын бүтээл. За үүнд бол гэр тэрэг тийм ээ. Цэргүүдийг бол дүрсэлж давхар зурсан байгаа. За ингэснээр нь бол энэ өөрөө агуулга утга санаанаас дэлгэрж байгаа тийм ээ. Монголын нууц товчооны одтой тэнгэр орчиж олон улс байлдаж орондоо орох завгүй олзлолтон булаалдаж байлаа гэсэн хэсэг санаанд орж байгаа жишээтэй тийм ээ. Гэр тэрэг бол алдарт аялагчдын тэмдэглэснээр нүүж яваа хот шиг харагддаг тийм ээ. Гэрээ огт буулгалгүйгээр тэргээ хөдлөгдөг тийм ээ. Асар их хүч харддаг. За мөн дүрс бичиг. За энэ дүрсэнд оруулж бичнэ. Энд бол 12 жилийн эхний 6 он ингээ харагдаж байна. Тухайн үгээ бичгтээ үг нь өөрөө мөн жишээ нь хулуугуна тийм ээ. Хулуугуна гэдэг. За үхэр барс таулай луу могой гэх мэт бичсэн үгс нь өөрөө тухайн амьтныхаа дүрстэй. Энэ 12 жил гэдэг бол өөрөө дорн дахны цаг тооллын бэлэгдэл, цаг тооллын ер нь бол хуанлын шүү дээ цаг тоол тийм ээ. За мөн адилхан морь, хонь, бич, дахиа, нохой, гахаа гэх мэтийг бичихтэй тухайн амьтныхын дүрсийг гаргаж бичсэн. Бас ийм сайхан бүтээлүүд. За энэ бол ганцэргийн тамга гэсэн тамгатай. Ганцэрг гэж хүний бүтээл байна. За энэ бол ингэ санаа авах зорилготой хуулбарлах зорилготой биш үү тийм ээ. За Монгол бичигт мөн адилхан хүний дүрслэлүүд их байдаг. Ер нь бичиг үсэг хүнээс үүссэн гэж ярьдаг. Монголчууд маань хүмүүн бичгээ анх монгол бичигтэй болохын тулд яавал монгол бичигтэй болох вэ гэсэн домог байдаг тийм ээ. Хааны зарилгаар бичиг үсэг зохиохоор явсан хүмүүс арьс элдэд суугаа хэдрэг барьсан жирэмсэн бие давхар гэж энэ бие давхар эмхтэй хүнийг харснараа хүмүүн бичиг буюу монгол бичгийг зохиох санааг анх олж авсан гэж ярьдаг тийм ээ. Тийм ч учраас энд хүмүүн бичиг буюу хүний дүрсэнд оруулж утсан бичгүүд их бол жишээний юм байдалд харж байна. Эхний зураг дээр бол тийм ээ хадны сүг зураг шиг харагдаж байгаа болол дараагийн зураг дээр бол нэг монгол баатар ир шиг хамгийн сүүлийн зураг дээр бол сайхан залуу асууд харагдаж ах жишээний тийм ээ. Энэ бол дүрсийг нь ингэж тодтогч гаргаж өгсөн бас сайхан зохиомжтой юм бүтээлүүд байна. За мөн ганцхан бичиг үсэг гэдэг маань цаасан дээр байгаад байхгүй байна гэдгийг дөрөв ярьсанчлан тийм ээ. Ойдол эсгүүрэн дээр бас буусан байна. Жишээ нь хамгийн ихнийх нь бол зүү орох ойдолтой хөөргөний дайлан баг. За түүн дээр мөн монгол бичгээр бичсэн үгийг зүү ороод хатгсан байгаа тийм ээ. За дараагийнх нь бол бид бүгдийг сайн мэдэх төрийн дээд одон буюу Чингис хаан тийм ээ. Чингис хааны мөн голдон 3 мөрийг мөн тэнцүү байдлаар шаглаж уралсан ийм ойдлууд жишээ олгож авсан байна агш. За мөн мод эвэр ясаар бас бүтээлийг урлаж болно. За үүнд бол хүний сэтгэн бодох чадвар сэтгэлгээний цар хүрээ харагдаж байгаа тийм ээ. Модоор Монгол гэрийн ерөнхий
дүрсийг гаргаж тийм ээ ерөнхий байнгын мөр биетээр оруулсан байгаа. А энд бол эврээр үзэг болны сав хийсэн хүүхдүүдийн бүтээл харагдаж байна. Бүгд сонгож авсан харуулъя гэж. За мөн арьс болоод эсхийн идэл дээгүүр бас хийж болохоор байна тийм ээ. Арьсын идэл эхний зурган дээр бол арьсын идэл харагдаж байна. А дараагийн зураг бол эсхийн идэл телевизийн доод, дэлгэцийн доод болонд байгаа эсхийн идэл бол тийм ээ. За эсхийн дээр энэ бол мэдээж төөнөх буюу түлэх, оёх, хатгах, наах гэх мэтийн зүйлүүд. Арьсан дээр бол мэдээж товойлгох, дээр арьсаа яаж хатаах уу тийм арьсан дээр бичих гэх мэтийн чадварууд бол шаардлагатай болох байхаа. За өнөөдрийн бидний гол хичээлээр дүгнэж хийх зүйл маань бүтээлийг хэрхэн хийх вэ гэдэг асуудал байгаа тийм ээ. За бүтээлийг хийхийн тулд эхлээд бид юу хийх вэ гэдгийг бодох хэрэгтэй. Тийм ээ. Сая бид ярьсанчлан ямар ч материал дээр, ямар ч зүйл дээр монгол бичгийг шингээж гой сайхан бүтээл хийж болох нь шүү дээ, тийм ээ. За тийм учраас эхлээд юу хийх вэ гэдгээ бодож олох хэрэгтэй, тийм ээ. Тэр хийх гэж байгаа зүйлээ ямар зохиомжоор хийх вэ? За түүнийг яаж зохиомжлох юм бэ? Юу хийх юм бэ гэдгийг бодсны дараа бид ямар эдээр хийх вэ? За бид бол жишээ нь одоо энд сая яригдаагүй шил гэртээ байгаа гарын доорх янз бүрийн материалыг ашиглаж болно, тийм ээ. Цаасаар хайчилбар, наамал гэмтийн зүйлийг бас ашиглаж болно шүү дээ, тийм ээ. За модон дээр мэдээ сийлэх, хөрөөдөх янз бүрийн аргууд байдаг, тийм ээ. За үүнийг хийхэд хэр хугацаа өнгөрөх вэ? Хэдийн хэр өртөгтэй болох вэ гэдгийг тооцож үзэх хэрэгтэй. Тэгээд бид маш их өртөгтэй нүсэр бүтээл мэдээж хийхгүй гэртээ байгаа гар доорх материалаараа нэг сайхан бүтээл хийж үздэцгээе. За энэ бүтээлийг хийх явцад мэдээж бидэнд асуудал үүсвэл яах вэ? За тэгвэл асуудал үүсвэл хинээс тусламж авах вэ? Хинтээ хамтарч хийх вэ гэдгийг бас тооцож болно. Тийм ээ. Бид мэдээж үгийг зөв бичдэг байлаач тийм ээ бүтээлээ хийх санаагаа олсон байлаач бид багж хэрэгсэлтэйгээ ажиллаж сураагүй байвал ханаахан сураагүй байвал аав ээж ах эгч найз нөхдийнхөө тусламж дэмжлэгийг авч болох нэ. За үүндээ бүтээлээ хийхдээ анхаарах зүйлийг багшд хэлье. За анхаарах зүйл нь бол тийм туршиж үзэх хэрэгтэй. Мэдээж маш их материалын гар зүйкөнд бол тухайн материалынхаа жижигхэн өөц болно, хэсэгдээгүй тийм ээ. Ингэж хийвэл яхаар өнөө гэдгийг эхлээд туршиж үзэх хэрэгтэй. Шууд бүтээлээ орох хэрэггүй. Тэгээд туршиж үзээд болж ивэл түүнийг яаж сайжруулах вэ гэдэг арга замыг нь хайсны үндсэн дээр бүтээлээ бодож хийгээрэй. За гэрийн даалгавар хүмүүстээ. За зарааны бид өргөс олон, залхуун үнд шалтак олон гэж монголчууд ярьдаг, бичдэг мүү. Тэгвэл бид залхуур лүгүүгээр хөдөлмөр хүнийг бүтээсэн гэдгийг санаж амралтын хугацаанд гэрийн даалгаварт сая ярьсанчлан нэг шинэ бүтээл хийх нэ. За бүтээл хийхдээ мэдээж шинэлэг санаатай байх хэрэгтэй, тийм ээ. Хичээлийн ихэнд ярьсан мэдээж бид хүний хийсэн бичвэр бүтээлийг хуулбарлаж болохгүй учраас шинэлэг санаатай өөрөө бодож олсон байх хэрэгтэй. Тэгээд зүгээр нэг хаягдаад өнгөрдөг зүйлийг болж өгөл ашиглаад гар доорх материалаар их өртөггүй тийм ээ бүтээлээ урлахыг бодоорой. Энэ бүтээл урлах явцад юу юуг анхаарах хэрэгтэй вэ гэдг нь нэмэлт зүйлүүдийг хэлье. За энэ ердөөсөө огт залхуурч болдгоо аливаа ажлыг эхэлсэн учраас залхуурч ердөөсөө болохгүй. Тийм ээ. Цаг хугацаа хэдий их орох байсан ч гэсэн нэгэнт ажил эхэлсэн бол дуусгаж сурах хэрэгтэй байдаг учраас төгсгөлийн үзтэл бас хийж сурах хэрэгтэй. За ингээд өнөөдрийн хичээл энд хүрээд өндөрлөж байна хүмүүстээ. Дулаахан хувцс өмсөж дархлаагаа дэмжээрэй.